Ерөнхий онцлогоонд ерөнхий аппарат тоног хөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа. Аж ахуйн нэгж байгуулалт хийсэн хяншил болсон энэ 4 асуудал болсон байна. Асуудлыг зөвлөлийн гишүүд батлах уу? За асуудал батлагдлаа. За нэгдүгээр асуудал руу оръё. За нэгдүгээр асуудал байгалийн ургамал ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгуулалт хийсэн хяншил болсон танилцуулга байгаа. Танилцуулгыг байгаль орчны улсын хяналтын байдлаар саний эрдэнэ танилцуулна. Саний эрдэнэ оролцогчдод танилцуулаад шалгалт хийсэн байцаагчдад танилцуулаад тэгээд танилцуулга хийнэ. За танилцуулгыг бид 2 хоногийн өмнө авсан. Шууд зөрчлөөр яриад авсан арга хэмжээгээ яриад тий явчихъя. За. Сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За төлөвлөгөө шалгалтыг тус газрын байгаль орчин геолог уулуурхайн хэлтийн хэлтсийн байгаль орчны хэлтийн улсын байцаагч Сони Эрдэнэ ахалж байгаль орчин газар геодын зураг зүүн хэлтийн улсын байцаагч Даваа Жав хамтран хийж үйлдвэрлэсэн төлөвлөгөө шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжийн төлөөлөл болж хөвсгөл ихтэй компанийн үйлдвэр хариуцсан дарга мөнгө жаргал, Ариун Монгол компани, микробиологч Халиуна, уламжлалт Ангаа ухаан технологийн хүрээлэнгийн уламжлалт эмийн үйлдвэрийн дарга Зоригт Батар, гарааны 3 хүч компани менежер Бат Эрдэнэ, Одтан компани гүйцэтгэх захирал Ширчин Маа, Мон Инфра компани менежер Ундраа нар хүрэлцэн ирсэн байна. За төлөвлөгөө шалгалтаар байгаль орчны гэнэлт, газрын харилцааны гэнэлт гэсэн 2 гэнэлтээр төлөвлөгөө шалгалтыг хийж үйлдвэрлэсэн. Төлөвлөгөө шалгалтын хүрээнд байгаль орчны гэнэлтээр байгаль Мамбат ацсан компанийн байгалийн ургамал ашиглан уламжлалт эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тухайн эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй зөрчил илэрсэн. Мөн дарааны 3 хүч Ариун Монгол, Хөвсгөл ихтэй, Одтан компаниудын байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг холбогдох газруудад хүргүүлээгүй, тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг идэвхүй байгууллагаар батлуулж хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн Мамбат ацсан дарааны 3 хүч Мон Инфра компаниудын үйлдвэрээр ашиглаж байгаа ургамлын тархснөөцийн судалгааг хийлгээгүй зөрчил илэрсэн байна. Ариун Монгол дарааны 3 хүч Мон Инфра компанийн үйлдвэрээр ургамал ашигласан газраа зохиц журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлж хүлээлгэж өгөх гэсэн холбогдох хууль тогтоомжоор заасан аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн байна. Газрын харилцааны гэмтлийн чиглэлээр шалгалтанд хамрагдсан 4 аж ахуйн нэгжээс газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй зөрчил илэрсэн байна. За тухайн зөрчлүүдийг үндэслэн төлөвлөгөө шалгалтын хүрээнд нэг давхарцсан тоогоор 7 аж ахуйн нэгжид 20 орчим зөрчил илрүүлж 5 аж ахуйн нэгжид нийтдээ 5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулж зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар идэвхтэй албан тушаалтны албан даалгаврыг 5 аж ахуйн нэгжид хүргүүлж ажилласан. Шалгалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг сурчлан таниулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан болно. Тэдрэл даваасан. Энэ Мамбат ацсангаас хүмүүс ирсэн үү? Мамбат ацсангаас хүн ирээгүй байна. Мамбат ацсан дээр зөрчлийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдсан байгаа. Тэрэн дээр гомдол санал гадахаар, шүүхэл гомдол гадахаар мэдэгдсэн байгаа. Тийм учраас мэдэгдсэн боловч хурд хүн ирээгүй байна. Би нэг юм тодруулах. Энэ хаанхан харьцах, бачиж харьцах. Энэ бол эми ургамлуудын чинь нэг тариалдаг талбай гэж юм байна уу байхгүй юу? Манай тэр хамгаалалт авсан гэсэн юм байдаг юм уу? За асуултанд хариулъя.
Байгаль орчин аяр жуулчлалын яамнаас болоод байгаль орнууд ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогын түвшинд тармилжуулж ашиглахыг бодвол сүүлийн жилүүдэд бодвол зөвлөж байгаа. Байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гэсэн тухайн одоо төрийн бодлоготой уялдуулаад байгалийн ургамлыг тармилжуулж ашиглах хүсэлтэй байгаа. Гэхдээ энэ шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 3-4 аж ахуйн нэгж болоод өөрийн гэсэн тармилжуулах талбайтай тухайн талбай дээрээс байгалийн ургамлынхаа түгээдийг тодорхой хэмжээгээр бэлтгэж ажиллаж байгаа ийм бас ололттой тал байгаа. Цаашдаа бодвол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүдэд тармилжуулах чиглэлээр ажиллахыг энэ шалгалтын хүрээнд зөвлөж ажилласан. За хөдөлмөрийн процессын хэлцээр ордог ш. Одоо энэ байгалийн ургамал одоо эдний ихэнхдээ нөгөө юм хэмжүүлэлээр ашиглаж байгаа бох тийм ээ. Тэгэнгүүт яг эдний ашиглаж байгаа юм хэрэгсэл нь одоо юу гэдгийг уцаагаар нөхөн сэргийг муутай ургамлыг ашиглах нь хэрэг байдаг нэгдүгээр. Тэр талынхаа одоо сая даваалсан дээр асууж байна. Яг тэр талынхаа энэ бэлтцийг өөрсдөө одоо нөхөн тарих, ургуулах, байгаль дотор буцаага тэрийг зэрэг тал дээр нь бас ямар арга хэмжээ авах юм болоо гэсэн ийм асуулт. Байгалийн ургамлын тухай хуулиар бол байгалийн ургамал ашигласан аж ахуйн нэгж хуулийн этгээдүүд байгаль орчин аяр жуулчлалын яамтайгаа хамтран нөхөн сэргээлтийн асуудал, за судалгаа шинжилгээний асуудлыг хийхээр хуульчилж өгсөн байгаа. За ургамал ашиглаж байгаа ургамлын эд эрхтнээс шалтгаалаад хоёр төрлийн одоо эд эрхтнийг хэрэглээд байгаа. Үндэс, газрын дээрх хэсэг эд эрхтэн гэсэн. За нөхөн сэргээг шаардлагатай зүйл бол үндэс одоо үндэслэг иш улцуу ашиглаж байгаа тохиолдолд бол нөхөн сэргээг бол заавал шаардлагатай. Учир нь юу газрын доор байгаа үндэсийг хэвжээгээр нь авч ашигладаг учраас нөхөн сэргээг бол шаардж байгаа. Хуулийн дээр энэ их зүйн хэмжээ тусгагдж өгсөн байгаа. Газрын дээрх одоо эд эрхтний хувьд бол за бид нар мэднэ одоо удирдлын чанартайгаар ургаад намар хагдраад ундаг ийм хэсгийг ашиглаж байгаа хэсгээр бол нөхөн сэргээлт одоо тодорхой хэмжээгээр дүүцүүлсэн маягаар нөхөн сэргээлтийн асуудал хийнүүхээс газар дээр тарьж одоо ургуулах маягаар ч юм уу нөхөн сэргээлтийг шаардлагагүй гэж үзэж байгаа. Нөхөн сэргээлтийн асуудлыг аж ахуйн нэгжүүд ургамал түүсэн тохиолдолдоо нөхөн сэргээх нөхцөл болцлыг хангаж орон нутгад хүлээлгэж өгөх. Аль эсвэл холбогдох байгууллагатай хамтраад нөхөн сэргээлтийгээр хуульчилсан байдаг. За сайн байна. Би дотоод хянах шалгалт мониторинг хийлцэн дараадаг маа. Би зөвхөн байр зэгчээс нэг сонирхоод нэг асууж байна. Энэ ололтоо дэвшилтэй тал гэж бичсэн энэ дээр эрүүл ахуйн болон бус шаардлагыг хангасан үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулах гэсэн үг байх юм. Энийг шалгаад ингэж дүгнээд байгаа юм уу? Зүгээр одоо та хэдийн хэмжээнд би бол одоо байгаль орчин газрын харилцаа хоёр орцсон болохоор өөр чиглэлийн асуулт асуухгүй байна л да. Тэгвэл таанаас энэ дээр ийм дүгнэлтүүдийг хийсэн байх юм. 70-80% нь импортоор авахгүй эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулдаг гэж. Энэ дээр юу шалгаад ингэж үндэслэж энийг тавьдаг. За энэ дээр бол хэлтийн утсан тусгалтайгүй асуудал. Гэхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа шалгаж байгаа учраас бид нэр дотор нь орж агуулгах за энэ үйлдвэрлэлийн процесс байгалийн ургамлын түгээтэй холбоотой зүйлийг шалгасан. Энэ уламжлалт үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ энергийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд эрүүл мэндийн яамнаас тавьдаг шаардлага стандартууд буюу одоо GMP гэдэг шаардлагыг тавьж ажилладаг юм байна лээ. Энэний хүрээнд бол ажлын байр үйлдвэрлэлийн орчин бодыг цэвэрхэн байсан учраас бас энэ шалгалтынхаа хүрээнд тусгаж өгсөн. Тэрнээс нэг ондоо зүйлүүд үндсэлж дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Энэ зөрчил дээр чинь онц ноцтой зөрчлөд харагдаад байна юм. За нэг асуудлын өдөр газрын тухай хуулинд газрын төлбөр төлөөгүй нь ачхан гэж байна. Тэгээ энэ газар эзэмших гэрчлэгээ туслах санал явуулах нь нэг асуудал. Хоёр дахь асуудал нь улсынхаа төлбөрийг төлдөг юм байна. Гэрээ байдгүй юм байна. Тэгээ энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Зүгээр нэг одоо аж ахуйн нэгжийнхэн одоо даргын торгоод өгчлээ гэдэг байна. Энэ газрын зөвшөөрлийг туслах санал явуулах шаардлагатай гэдэг нь зөвхөн үзэж байна. Төлбөрөө төлөөгүй учраас. Нэг дахь асуудал. Хоёр дахь дээр улсын төлбөрөө төлөөгүй улсуудыг наад усын удирдах газар дээр энэ арга хэмжээ авах асуудлууд нь явуулах хэрэгтэй. Тэгээ шийдвэрийн төсөл дээр болохоор зөвхөн одоо яаман гэсэн байдаг. Тухайн аж ахуйн нэгжлэр гарсан бүх зөрчлүүдийг ажиглах арга зам
гарсан зөрчил болгон дээр нь хариуцлага оногдож таарсан байх хэрэгтэй. Тэгэхээр би бол энэ зөрчлийн хариуцлагыг аяа дутуу оруулсан гэж хараад байна. За дараа нь тэр байгалийн ургамлын тухай хуулийн заалтаар нөхөн сэргэлт явуулсан дараа сум дургийнхаа засаг дараагт одоо хүлээлгэж өгөх хэрэгтэй гэдэг. Энийг зөрчсөн гэж байна. Хөрс хамгаалах, сөлжлөлтөд сэргийлэх, ойжуулах заалтыг бас зөрчсөн гэдэг байна. Энэ чинь ерөөсөө байгалийн эсрэг хийсэн том моохон гэмтэргүүд харагдаад байна. Тэгээ энийг одоо нэг ингээд ийм зөрчил байна. Тийм учраас одоо аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэж гэдэг нь биш. Зарим нэгэн үйл ажиллагааг босоо болиулаа. Усад татвараа төлөхгүй одоо ингээд үйл ажиллагаа явуулаад байгаа юм байт юм. За чи энэ дээр хариуцлага өгөх. Тэгээ би энэ санал дээр бас санал болгож гэж бодож байна. Байгаль орчны гэнэлтийн чиглэлээр 2016 хотод гэнэлтийн хугацаар эрсдлийг үнэлэхэд тухайн ургамал ашиглаж байгаа газраа зөвхөн дагуу өөрийн хөрөнгөөр бол нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлж хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа. Энэ заалт нь зөрчлийн тухай хуулинд тусгалтайгүй ханддаг. Байгалийн ургамлын тухай хуулинд байгаа заалттай хууль барьж шалгалт хийхгүй. Өнөөдөр бүрийн шалгалтын хууль өнөөдөр хууль хүчин төгөлдөр байгаа. Манай бизнес бүрийн хуулийг барьж байна. Заавал усын тухай усын төлбөр төлөхгүй байна. За байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ус ашигладаггүй онцлогтой байгаа. Зөвхөн ажилчдын ахуйн хэрэгцээнд шаардлагатай хэрэглээний усыг ашиглаж байгаа ийм онцлогтой байгаа. Хэрэглээний устай одоо ашиглалтаа зөвшөөрөл байхгүй гэрээ байгуулдаг үнэхээр холбогдох эрхгүй албан тушаалны албан даалгавраар үүрэг өгч тухайн одоо гэрээ холбогдох бичвэрнүүдийг бүрдүүлж ажилласан байгаа. Гүйцэтгэлийн шалгалт хийгдсэн байгаа. ямар газруудын усыг гэрээг байсан. Би ямар газруудаа За усны гэрээгүй байсан аж ахуйн нэгжүүдээр гэх юм бол Одтан компани, Мам Дацсан компани гэх мэт компаниуд бол холбогдох бас усны харилцаатай холбоотой зөвчлүүд илэрсэн үүрэг даалгавар өгч зөрчлийг харилцуулсан. За энэ газар эзэмшиг энэ газар эзэмшиг За газар төлөөгүй зөрчил илэрсэн Ариун Монгол компани, Mon Intrac гэсэн хоёр компани зөрчил илэрсэн байгаа. Энэ дээр газрын төлбөр бол 19 оны бид шалгалтыг 6-аас 7 сар хийж гүйцэтгэсэн. 19 оны 1-р удирдлагын төлбөрийг төлөөгүй байсан. Тэгээд энэ дээр арган шаардлага үүсэлтэй байлгуулсан. Ажил сайд төлбөр хийсэн байх нь аа. Тэгээ ажил сайд төлбөр хийсэн байх нь аа. Одоо энэ бид шалгалтын явуулсан гэдэг зүйлтэй төлбөр байна. Яг өнөөдөр хүмүүс шийдэл гаргаж шүү дээ. Тэгээ наадах шиг яг төлбөр хийсэн бол хийсэн баримтаар шийдэл төлбөр хийгээгүй шүү газар ирэх тусах шийдэл байна. Тэр баримт Оргин демонстрация. Хэн ямар асуулт байна? Би зөвлөө урьдаа ярьж байна. За асуулт болох сандруу авах. За хэн ямар сандруу? За энэ санал хэлье. Ялангуяа аж ахуйн нэгжийн төлөөллүүд дээр манай вайсагч нар ч гэсэн бид өөрөө асуусан. Тэгэхээр энэ вайсагчийн дүгнэлт ололтоо дэвшилтэй тал гэдэг нэг дурдаад аж ахуйн нэгжүүд сонсч байгаа юм чинь. За энийг одоо үнэн зөв би их сайн байна. Манайх мундаг байна гэж ойлгож байгаа. Энэ байцаагч нар маань өөр чиглэлийн байцаагч нар учраас энэ эрүүл ахуйн болон бусдад дүгнэлтүүд хийх ёсгүй. Энэний шалгалт бол тусдаа маш олон төрлийн чиглэлийн үйл ажиллагааг үзэж лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг ийм юм байгаа шүү. Тэгэхээр манай байцаагч нар ч гэсэн одоо өөрийнхөө чиглэлийн имийг л дүгнэ. Тэрнээс энэ дээр одоо эрүүл ахуйн бус шаардлагыг хангасан үйлдвэрийн байр энэ гэдгийг дүгнж гаргаж идэг юм биш шүү дээ. Аж ахуйн нэгжүүрч гэсэн энэ дүгнэлтүүдийг энэ саяны одоо танилцуулган дээр орсон манайхын дээр одоо ер нь алдаа дутагдгүй юм байна. Дараагийн хүмүүс дээр одоо манайх чинь танаа байцаагч ирээл манайхыг эрүүл ахуйн шаардлагыг их сайн хангацсан газар гэсэн шүү дээ гэж ойлгоо. Энэ бол тусдаа асуудал юм шүү. Тийм учраас энэ байцаагч нар цаашдаа ийм юмдыг сайн танилцуулгандаа бодож байгаа гэж хэлээ. За асуусан асуултаа уйлдуулаад нэг санал байна. За ер нь бол сүүлийн жилүүдэд энэ эмийн одоо эмийн чиглэлээр ашиглаж байгаа энэ эмийн ургамлууд бас цөөрөх устдах ийм аюул орох үе. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол бас энэ ховор нөхөн сэргээгдэх чадвар муутай энэ эмийн ургамлуудаа бол бас
өөрсдөө тархины аргачлал руу бол явах нь бол цаашдаа зөв шүү. Тэгээ энэ дээр бол бас манай шийдвэрийн газрын даргын шийдвэрийн зөвлөлт орны шийдвэрийн төсөл дээр бас орхуулах санал байна. Энэ дээр одоо юу гэдэг холбогдох яам байх юм уу? Холбогдох одоо дээд газар нь юу байх? Тэр газар нь бол энэ өөрсдийн тармил ургамлыг дэмжих тал дээр нь бол бас зөвлөлийн уралдаанд санал оруулж байна. Бүрэн гүйцэтгэх дээр гүйцэтгэлийн шалгалт нь орсон юм байна. Тэгэхээр одоо өнөөдрийн шалгалтын дүн бол танилцуулалтаа. Шалгалтыг улсын байцаагч нар сайн хэлсэн байна. Гэхдээ авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дутуу байна. Тэгэхээр юуны төсөл дээр саний ирнэ. Нийслэлийн татварын газар татвар төлөөгүй газруудыг явуулаа. Нийслэлийн татварын газар нэршилтэй. Газрын албанд газрын төлбөр газрын улсуудын газрын төлбөрийн туслах саналыг явуулаа. Туслах гэж шүү. Зөвхөн төлбөрөө төлөхөд бид нар шаарддаг хүмүүс биш. Хуулиар бүлээсэн өөргөө манай аж ахуйн хэмжээд биелүүлэх ёстой. Биелүүлээгүй шууд арга хэмжээгээр авдаг зарчмаараа л явна. Түүнээс бид нар өнөөдөр чи энийгээ төлөөч гэдэг ашиг гуугаас сууж байгаа ийм хяналт бол биш. Хяналтын байгууллага хаана зөрчил гарсан зөрчилд нь хариуцлага оногдуулдаг системтэй газар. Тэгэхээр системийнхаа үндсэн үйл ажиллагаа чигүүрийнхаа дагуу ажиллах хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийгдэггүй газрууд байгаа юм байна. Дүүргийн засаг даргамтайгаа хөдөлгөж өгөөгүй. Дүүргийн засаг даргамт наадам бичиг явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй газрууд дээр арга хэмжээ аваад ирүүл гэж хэлдэг. Ирүүлээд хариу нэрэнгүүд нь ирсний нь бол цааш өргөжлүүлээд ажиллуулна. Ирээгүй нэгэн дээр нь тухайн газруудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох арга хэмжээ. Улсын удирдах газар энэ одоо хэрэглээний ус хэрэглээд наа чин гэрээ байхгүй гэдэг чинь төлбөр хэлэхгүй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр нь шүү дээ. Улаанбаатар хотод орсон сууж байгаа аж ахуйн нэгж бай, иргэнч бай. Бид нар гэртээ ч гэсэн орон сууцнд амьдарч байгаа улсууд, гэр оролд амьдарч байгаа улсууд өнөөдөр усынхаа төлбөрийг төлж байгаа шүү. Худгаас мөнгө өгж усаа авч байгаа. Орон сууцнд төлбөрөө төлж байгаа, тийм ээ? Гэтэл аж ахуйн нэгжүүд хэрэглээний усынхаа төлбөрийг төлөхгүй нэг зүйл юу гэсэн үг вэ? Улсын удирдах газар явуулаад энэ хэрэглээний усны төлбөрийг сүүлийн 3 жилээр шалгаад хэрэг төлөвлөлтөйг байдаг юм бол наадхан мэргэжлийн байгууллага цагдаагийн байгууллага шилжүүл. Ийм хууль бус үйлдэл ингээд гаргасан газрууд нар 4-5 газар шалгалт хийдэг. 4-5 газрын шалгалтын дүн дээр онц ностой зөрчил гарч ирээд байдаг. Тэгээ бид нар одоо нэг айлын хог шүүтдэг хүн шиг газар дээр очиод даргаа би одоо ингээд зөрчлийг арилгуулсан юм а гэдэг яриа сууж байдаг. Та нар зөрчил арилгах гэж очиагүй шүү. Зөрчил илрүүлж хариуцлага тоолох гэж очсон шүү. Тэгээд өнөөдөр зөрчлийн тухай хууль төрийн хамшигтын тухай хууль зэрэг үйлчилж явж хахад хуулийнхаа бүх сансуудыг барьж хэлэх хэрэгтэй шүү дээ. Ганцхан хуулиар барьсан юм а гэдэг ингээд сууж болохгүй. Тэгэхээр дутуу ажилласан байх хоёрыг барьцагчаа. Тэгэхээр энэ цааш сандлынхаа шийдвэрлэлээр эдрийг бүгдийг тусгаад за энэ юмуудыг тусгачаад 8 дугаар сар дахиж оруулж ирээд яг энэ татварын газрын алба дүүргийн засаг дарганаар улсын удирдах газар явуулсан бичгүүдийг яг тэр албан газруудаас нь бичих нь аа. Аж ахуйн нэгжүүдээс авахгүй. Аж ахуйн нэгжүүдийг арилгах гэдэг шаардлага өгөөд хэрэггүй. Нэгэнт хийгээгүй бол хариуцлага шууд тооцоод явна. Тэгээ одоо манд болцоо одоо манайхтаа шүүгдэж байгаа. Тэр юугаараа шүүгддэг? Бүх төлбөрөө төлөөгүй юм биш. Бүх асуудлаа шийдээгүй юм биш. Манд тасан дээр ахын шалгалт орно. Ахаад үз. Бүх юм гүйцэтгэл дээр. Тэгээ зарим нэгэн төлбөр энэ төр хийгдэг буйны байгууллага биш. Монголын төлөв өнөөдөр төлбөрөө тушаах хэрэгтэй. Харин бүр хууль бусаад тэгээд улсын мөнгийг эдээ суулж байгаа, улсын мөнгийг завшиж суулж байгаа ийм бацсан байж болохгүй үст. Тийм учраас хууль хяналтын байгууллагын шилжүүл мандсан. Одоо нэг газар тэр олон төлбөр төлөөгүй, бүх төлбөрөө төлөөгүй. Тэгээд улсаас өнөөдөр үнэгүй улс хэрэглээд, тийм ээ? Газарт нь төлбөрөө төлөхгүй, газрыг эзэмшээд ингэ байгаад болохгүй шүү дээ. Тэгээ нэг аж ахуйн нэгжлэг гарсан зөрчлүүд чинь бүр дандаа гэмтэргийн шин чанартай зөрчлүүд байна шүү дээ. Тэгээд тэр газруудад цагдаагийн байгууллага шилжүүл. За шийдвэрийн төслөөр ингэж явуулъя. Түүнээс энэ байгаль орчны яам мэргэжлийн хамт хоёрт одоо шийдвэрийн төсөл явуулахгүй. Нэг том яриад хэрэггүй яам аа. Зүгээр л одоо энэ чинь нийслэлийн харьяа байгууллагууд энэ чинь нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа газрууд энэ чинь нийслэлийн татварын газар явуулаад энэ аж ахуйн нэгжүүд бол сүүлийн хэдэн жил татвараа төлсөн юм бүгдийн давалгаануудыг аваагүй төлөөлөөгүй цагдаагийн байгууллага шилжүүл. Газрын албараа энэ 5 газрынхаа тодорхойлгыг явуулаад даваад яваа. Газрын албар сүүлийн 5 жил энэ бүх газрууд татвараа төлсөн юм уу? Төлөөгүй шууд арга хэмжээг нь авах. Дүүргийн засаг даргамт нь алхам бичиг явуулаад нөхөн сэргээлт хийсэн юм уу? Хийгээд төлөвлөлт гэсэн акт нь хаана гэж үзээд акт нь байвал актаар нь яваад акт нь байхгүй
тэр нөхөс зэрэг хийх газрууд үйл ажиллагаа зогсоод энэ салбараас гарах. Улсын хувийн удирдах газар дээр усны хэрэглээний асуудлыг бол өшөө илүү хяналттай. Танаа чиг үүрэх байгаа санаа хэлнэ. Цааш Улаанбаатар хотын иргэн болгон ус ууж байгаа усанд төлбөр төлж байгаа шүү дээ. Манай гэр хорооллын иргэд бол одоо хотынхаа усыг мөнгөөр авч байгаа. Үнэгүй авдаггүй. Орон сууцнд амьдарч байгаа усад усныхаа мөнгийг төлж байгаа. Гэтэл та нар юу яриад байгаа юм бэ? Аж ахуйн нэгжүүд одоо хэрэглээнийхээ усны төлбөрийг төлөөгүй маа гэрээгээ байгуулаагаа гэж сууж идэг. Хэдэн жил төлөөгүй тэр усан удирдах газраас зааврыг аваад албан баатар аваад борг буюу түүнээс дээш жил төлөөгүй ажилтны тэмцэх газар цагдаагийн авах шийдвэл ойлгосноо. Энэ улсын мөнгө ингээд зүгээр идэж сууж идэг байж болохгүй шүү дээ. За бид өнөөдөр ингээ хурлынхаа шийдвэрлэлээр ийм шийдвэрлэлийг гарлаа. Энэ оролцогч нар эндээс гараад одоо байцааг шалтгаан уулзаад тэр төлбөр мөлбөрийнхаа баримтуудыг та нар бүгдийг авчирч өг. Тэгээ эндээс гарсан шийдвэрлэлээр эцэст нь би өөрөө зурх ёстой. Зургатаа бол би зөвхөн нотлох баримтыг үзчихээ зурна. Тэгээ нотлох баримтуудаа бүрдүүлж авчирч хурлын шийдвэрийг баталгаажуул. Даваач саний ирнэ ойлгосон. Бүх нотлох баримтуудыг баталгаажуулж. Татварын газрын дээрээс авалгааг нь ав. Тэгээ хурлын шийдвэрийг ингээд ямарч ирсэн. Манай дарга нарын одоо гаргасан саналын дагуу баталгаа зөвлөм шүү дээ. За хурлын шийдвэр батлагдлаа. За ингээд энэ шалгалтынхаа дүнгийн шийдвэрийг гаргахад илүү үр дүнтэй хүртээмжтэй ажиллаарай. За манай хэн сургалтанд хамрагтай аж ахуйн нэгжүүдэд хуулиар бүтээсэн үйлдэл бас хэрэгжүүлж ажиллаарай гэж та бүхнээс уриалж байна. Цаашдаа төрийн хуулийн дор хуулиар дэвлээд хуулиар хэрэгжүүлэх үйлдэлтэй бас хариуцлага хандаж ажилласаа гэж та бүхнээс хүсэж байна. За баярлалаа. За дараагийн асуудал. Өдрөгийн сул байх шүү. Хоёрыг хийсэн юм. Хариуцлагын асуудал гом уу шийдсэн биш. Зөвлөлөө илрүүлэх хариуцлага тоосч чадахгүй яаж байцааг шийдэх юм бэ? Чадахгүй өглөөгөө бас яаж өгөх шүү. Би чаддаг хүмүүс санаж өчнөө мөн шүү. Хөнгөн үйлдвэрийн хамт байна. За. Бас бодолцсон юм. Таамаг маа бодрын төлбөрийн асуудал бодрын асуудал. Төлөв бодлоо хөрөн болж байгаа. Өөр хавчны нэгсийн асуудал гэсэн юм тийм юм. Яваад бас харин байхгүй шүү. Таван надад шалгах гэж хэлчих юм. Нам байтсан шүү. Орчих юм уу? Дэвчэн юм байна. За хурдан яваад оросоо. Бид нар хүлээгээд авчихсан ба танаа хүлээж авчихсан. Тэгэж байна. Одоо аюуш ирчээгээр За асуудал танилцуулсан нэг бол байж байгаа юм. Танаа хүлээж авчихсан. За хоёрдугаар асуудалд оръё. Хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын бизнес хан шалгалтын танилцуулга байгаа. Танилцуулгыг хөтөлбөрийн хяналтын улсын байцаагч би эрхэм баяр танилцуулна. Эрхэм баяр байцаагчаараа танилцуулаад, оролцогчоо танилцуулаад шалгалтын танилцуулгыг хийн.
шалгалтын танилцуулгуудад бид нар материалын чинь 2 хоногийн өмнө авсан. Баясгаа наашаас авсан. Ийм учраас зөвхөн зөрчлөө яриад авсан арга хэмжээгээр танилцуулж байгаа. За эхэн баяр танилцуулга хийх. За сайн байна уу тавсан зүйлүүд мэндийг өгье. Аюулгүй наашаас асууж орж чи ажлын хэвшлэр зэрэг яв. Ийшээс оролцооны цагтаа орж ирэх юм чи. За мэрэгжлийн ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөө нийслэлийн мэрэгжлийн эдийн газрын даргын 0201 тоо дөрвөн хэмжээнд дагуу нийслэлийн хэмжээнд өнгө үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хөтөлбөрийн болон хөтөлбөрийн аюулгүй эрхлэх хууль, байгаль орчны хууль, нийгмийн даатгалын хууль, за тэдгээр дагуулсан дүрм журам нийслэлийн засварын захирамжаагаас агарын арга хэмжээ авах тушаал захирамжийн хүрээнд хэлцэлтийг явуулж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтын бүрэлдэхүүнд өдрийн хэлтийн 14 улсын байцаагч, нийгмийн хамгааллын 4 байцаагч, байгаль орчны 1 байцаагч, өдрийн эрүүл мэндийн 4 байцаагч оролцсон болно. За байцаагч нараас ээлжийн амралтай 8 байцаагч, эмнэлэг төлөвсөн 2 байцаагч, гадаад сургалтын амрагч 1 байцаагч ийм бүрэлдэхүүнтэй оролцлоо. За хөнгөн өдрийн салбар хамрагцтай аж ахуйн нэгжүүдээс яг өөр нэрийн сайн мэдгүй. За өөрөөр хэлэх юм бол хаан шагла байна. Таатаа агнэгэд тэгэхээр гоо би өөрөө тооцоолж өгч үзээд байна. За баяа энэ зэрэг чимчээгээ хорон тавилах, монте, хонгор шаглаа, мөнгө тавилах, зайн тавилах, мегаватт, агны, төгс бүтэм, дрийн бүт, шинэ ганцдаг, гоё тавилах. Аль нэрээ ирцээр танилцуулж. 23 аж ахуйн нэгж ирсэн байна. Нийт шалгалтанд 95 аж ахуйн нэгж зардаг хамрагцнаас өдрийн хэлтийн чиглэлээр 60 аж ахуйн нэгж, нийгмийн хамгааллаар 8 аж ахуйн нэгж, өдрийн эрүүл хуваар 23 аж ахуйн нэгж, байгаль орчны хяналтаар 4 аж ахуйн нэгж, нийтдээ 95 аж ахуйн нэгж хамрагцсан. Ер нь бол бүгдэнд нь бол заагаар өгсөн. Тэгээд ирж ийн гэдэг тэгээд одоо ирсэн байгаа нь одоо наваад ирсэн байна. Баян авах явах юм уу? Эдгээр дашгүй ч хаад байж байгаа ч За өдрийн хэлцээний чиглэлээр нийтлэг хэлсэн зөрчил тодорхойлол өдрийн хуулийн 24-ийн 24-ийг заасан өдрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэсэн зөрчил гаргасан байна. За энэ дээр 11 аж ахуйн нэгж байгаа. Агны, эмчгээ, цаанд өдрийн бүт, монте, дом бүт, арт, бүтээлчүүд, цаан шиг дастрал, баян хайхан, үлэм чатгамж, санкотех, Монголиа. За өдрийн хуулийн 40-нд барьжуул ажил адам тушаалын жагсаалт төлбөрийн дотоод журам баталт мөрдүүлээгүй, нэмэгдэл төлсийг хуулийн заасны дагуу олгодоггүй, цалин урамшууллын журам баталт мөрдүүлээгүй гэсэн 11 аж ахуйн нэгж байна. За нэрүүдэн шоёв. За өдрийн харилцааны чиглэлээр бол иймэрхүү нийтлэг боллоо. За өдрийн аюулгүй байдлын чиглэлээр бол
Хөдөлмөрийн аюулгүй дэвлэхэн тухай хуулийн 27 дугаар хувь заасан хөдөлмөрийн аюулгүй хариуцсан ажилтны хамлааг өгсөн ийм зөрчил гарсан байна. 26 аж хүнэгч за гов газар хаан шагнаа асар баярхан хонгор шагнаа байгаль гисмээр рогонсууд алтан зэндэр амнаа бэст шүүс гэр коллекшн модон дорн дээр. За хөдөлмөрийн аюулгүй дэвлэхэн тухай хуулийн 28 дугаар зүйл Байгууллага дээр мөнтэй ажилладаг аюулгүй байдлын журам боловсруулаагүй. Ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийдэг гэсэн. Багшлагсан 25 аж хүнэгч байна. За хөдөлмөрийн аюулгүй дэвлэхэн хуулийн 28-ын заасан хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө төсөв батлаагүй гэсэн нийтлээ 43 аж хүнэгч шалгасан байна. За хөдөлмөрийн аюулгүй дэвлэхэн хуулийн 17 дугаар зүйл заасан сургалт явуулаагүй гэсэн 11 аж хүнэгч байна. За өдрийн аюулгүй дэвлэхэн хуулийн 9 дугаар зүйл заасан том төхөөрөмжийн бэлтгэл аваагүй баажуулаагүй гэсэн зөрчилтэй 22 аж хүнэгч байна. За өдрийн эрүүл мэндийн чиглэлээр өдрийн аюулгүй дэвлэхэн хуулийн 14 дугаар зүйл эрүүл мэндийн сайдын 2016 оны 340-р тушаалаар батлагдсан эрүүл мэндийн устдын зэрэглэх болон хугацаа төлөвлөхийн ороогүй гэсэн зөрчилтэй 8 аж хүнэгч байна. За гэр коллекшн тод амс шинэ гантэг нөлөөлөх тайлбар зэрэг пресс цагаан орон ширээ. За нийгмийн хамгааллын чиглэлээр ахмад насны хойд 14 зүйлийн дагуу хөндийн сан байгуулалт гэсэн нийт зөрчил гарсан. Би пресс баганга бодон Монгол оюутан шагнаа танхимд Монголиа гэсэн. За байгаль орчны хэлтийн чиглэлээр 4 аж хүнэгч шалтгаснаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө төлөвлөгөө хэрэгжүүлээгүй биелэлтийг дотоос хугацаанд гаргаж өгөөгүй гэсэн аж хүнэгч байна. Энэ төлөвлөгөө нь Ecobox, орчиг өндөр Quick Solution агарт ажилласан. За ийм зөрчлүүд бол нийтлэг гарлаа. За шалгалтын мөрөөр асан арга хэмжээ. За хөдөлмөрийн хэлтийн чиглэлээр 18 эзэрсэн зөрчил дутагдлалд 9 албан шаардлага 38 залттай 12 албан даалгавар нөхөн төлбөр сая 664 мянган төгрөгийн нөхөн төлбөр 18 сая 950 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. За хөдөлмөрийн эрүүл мэндийн 23 аж хүнэгч шалгаснаас 68 заавтгүй 13 албан шаардлага 2 албан даалгавар 6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. За нийгмийн хамгааллын чиглэлээр 2 албан шаардлага 5 заалттай 1 албан даалгавар мянган төгрөгийн сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ байна. За байгаль орчны хэлтийн чиглэлээр 4 албан шаардлага 8 заалттай 2 сая төгрөгийн арга хэмжээ авсан. За мөн энэ шалгалтын хүрээнд ажлын байрны сөрөг өвчин зүйлийн нөлөөлөлөөс урдсан сэргийлэх сэдв сайн тогтоох өдөртгийг 2019 оны 4 сарын 26-ны өдөр хаан улсын 3 дахь орон зүйлээ явуулж буй мөнхийн өсөх хэвлэлийн өдөр болон Ecobox Монгол бусад компани тас арчны үйлдвэртэй хамтран технологи нийт 60 гаруй хүнийг байгуулж оролцуулсан. За ажил олгогч нар нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар хууль тогтоом стандарт заасан үүргээ биелүүлдэггүй, аюулгүй байдал зарцуулах санхүүжилтийг бүрэн тусгаж төлөвлөдөггүй, шаардлагатай санхүүжилтийг стандарт заасан хэмжээгээр бүрэн хийдэггүй юм байна. За ажил олгогч нар аюул эрсдэлээс урьдчилан зэрэглэх арга хэмжээг ерөнхий сургалт зааварч хэлбэрээр ажилтнад өгдөг, мөн ажлын хувцас, хувийн хамгаалалт хэрэгстэй бүрэн хангалттай боловч ажлын байр үйлдвэрлэлийн орчинд бүрэн хэрэгжихгүй. Хамгаалтын техник хэрэгсэлд байгууллагын тавигдах аюулгүй байдлын шаардлагыг хэрэгжих хангалтгүй нь бас одоо ажилтны хувийн хариуцлагатай холбоотой байна. Ажил олгогч нар нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх тухай ажил олгогчийн сургалтанд хамрагдаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх ажилтнууд нь мэргэжлийн мэдлэг чадвар дадлага хангалтгүй, тогтвор суурьшилгүй, ажил олгогчдоо хабын удирдлага болон зохион байгуулалтын талаар зөв ойлголт хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож хамтран ажиллах байгаас хөдөлмөрийн аюулгүй эрүүлэх хутмаар хэрэгжил хангалтгүй байна гэнэ. Ажлын байрны үйлдвэрлэлийн орчинд учрж болох аюулыг илрүүлэн тогтоож өгөх
түүнийг бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийсэн боловч түүний гүйцэтгэл үр дүнд тооцож үздэг хяналттай нөхцөл хангаагүй байна. Улсын аюулгүй байдлыг шалгах хяналттай удаа шалгасан нийт аж ахуйн 60 аж ахуйн нэгжийн 37 бага эсэлттэй үнэлэгдсэн урт нь мэдэгдсэн байдаг. Тийм болохоор одоо бичгтаасаа шалгаж байгаа нөхцөлд одоо эрсдэл багтаа гараад байдаг. Харин эдийн байранд орчууд бол одоо энэ хяналттай утгаар өгж байгаа оноонууд маань бага үнэлэгдсэн болохоор бага эсэлттэй гарах гэдэг юм байна. За өнгөрсөн жил бид нэр энэ хөнгөн үйлдвэрүүдэд гарч байгаа ослог буурахгүй байна. Тийм болохоор 2019 онд хөнгөн үйлдвэрийг сонгож төлөө шалгалтаа хийя гэсэн. Энэ өнөөдөр бидний хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хурал хийж байгаа хаан үйлдвэрүүдэд дахиад ослог гараад юм. Одоо үед та бүхэндээ аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. Тэртээ уудаа сууж хад маргааш нь осол гарахгүй их үндэслэл алгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуц ажилтан томилоогүй, төсөв батлаагүй, сургалтанд хамруулаагүй гэсэн. Өмнө гарч ирсэн осол саяны шалгалтанд хамрагдж ирсэн аж ахуйн нэгжүүд хамрагдсан уу? Хамрагдсан бол яг энэ саяны миний дурдсан 3 зөрчил тэр газрууд дээр байсан уу? Байсан бол ямар арга хэмжээ авсан? Нэгдүгээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаа томилоогүй, хоёрдугаарт нь төсөв батлаагүй, гуравт нь сургалтанд хамруулаагүй. Энэ 3 ажлыг хийгдэг үт юм аж ахуйн нэгж байна. Энийг л байцаагчнууд дурддаг. За асуусан дараагийн. Хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэр гэж шалгаж явагдсан. 41 аж ахуйн нэгж хамрагдаж байсан. Нотлогийн шалгалтын аж ахуйн нэгжүүдээс бол энэ жил давхиж орсон юм байхгүй. Осол гаргасан байгууллагад нотлоо орсон байхгүй энэ жил. За өөрөөр асуулт. Адамаа. Дотоодын шалгалт мониторинг хэлцээнд дарагдсан байна. За сая даасрын дарагчсан асуулаа. Энэ хөдөлмөрийн чиглэлээр бол одоо ижүүрийн шалгалт орсон байна гэж ойлгож байна л да тийм. Эрүүл ахуй хөдөлмөрийн аюулгүй хөдөлмөр хамгаалал. Тэгээ энэ дээр шалгалтанд сая дурдварлаа 60 аж ахуйн нэг жишээ нь хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр шалгалтанд орсон байна. Тэгэхээр энэ байгууллагууд дээр гарсан үйлдвэрлэлийн ослоос гадна хөдөлмөрийн чадвар төр алдалтын үдсэн харсан юм байна уу? Хичнээн одоо ажилчаа албаа хаагч хөдөлмөрийн чадвар алдаад идэв. Алддаг юм бол одоо ямар өвчлөл зовлон энд их гараад идэв. Үйлдвэрлэлийн осол гарсан юм байна уу? Ер нь нийтдээ шүү 60 аж ахуйн нэгж байсаж. Хоёрдугаарт нь энэ саяны даасрын даргын асууж байгаатай адилхан л да энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ингээ харахаар 60 аж ахуйн нэгж чи ерөөсөө минимум 50% ажилтан байхгүй 26 гэж байна тийм ээ. Хөдөлмөрийн одоо ажлын байрны дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдлийн үнэлгээ хийгээгүй 25 гэж байна. За одоо аюулгүй байдлын төлөвлөгөө гаргаагүй 43 аж ахуйн нэгж гэж байна. Ингээ ийм одоо зөрчлүүд ерөөсөө бараг худалч хүнд бараг 100% шахуулах гэдэг шүү дээ. 50-аас дээш бол ийм хариуцлагагүй ажилт юм байна. Тэгэхээр энэ дээр одоо үйлдвэрийг зогсоох, төр зогсоох гэдэг юм. Ер нь бүрнэсэн зогсоох байдаг юм. Ийм одоо арга хэмжээ гарсан юм байна уу? Ингээд ажиллаад байдаг юм уу? Энэ хоёр асуулт байна. За энэ шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 15 аж ахуйн нэгж нь 25-аас дээш ажилчинтай аж ахуйн нэгж байсан. Эдгээрээс нэг аж ахуйн нэгж нь болохоор бүгдийн бэрхшээлтэй иргэн аж төлөөгүй гэдгээр бол нөхөн төлбөрөөр аах тавигдсан. А бусдад аж ахуйн нэгжүүд нь болохоор жижиг аж ахуйн нэгжүүд болчиход байгаа юм. Дээр нь одоо энэ дээрээс ингээ харахаар болохоор одоо 2 хүнтэй эрүүлийн 2 хүн нэг тоног төхөөрөмж аваад үйлдвэр байгуулсан. Тэр нь одоо юм хатамл хийдэг үйлдвэр байдаг. Гэтэл одоо өөртөө зүгээр тоног төхөөрөмж аваад тавьсан. Тэгээд одоо захиралт гэдэг нь одоо нэг хүн гэдэг нэртэй явж байдаг. А тэгээд одоо хөдөлмөрийн тухай хөдөлмөрийн харилцааны тухай ойлголт байхгүй.
жижиг аж ахуйн нэгжүүдээр нь хөдөлмөрийн тухай харилцааны ойлголтод хяналтын уулзалт шалгахад бол маш хүндрэлтэй болчиход байгаа. 5 хүн дотор одоо нэг нь одоо хаб ажилтан болно, нэг нь одоо тэрийг тэгэхээр одоо энэ хүндрэлтэй юмнууд дээр нь болохоор энэ аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө их жижигхэн болчиход байдаг. Тэгээ бид нар одоо шалгах тэр хууль хэрэгжиж байгаа гэсэн чинь хуулигаа хэрэгждэг. Наач 5 үнэтэй компанигаа наач улс зөвшөөрөл эрхийн патентын олгоод жижиг том болсон байна. Тэр байгаа ажилтан албаа орсон ажил олгогч ажилтнаар хуулиар хэрэгжүүлж байгаа юм гэж асууж байгаа асуудал байна. За шалгалтын хамрагдаад одоо 50% нь аргамжид тооцогдсон байгаа. Тэгээд яг бүрэн хяналтын уулзсан дагуу бол хэрэгжин ихэд бол энэ жижиг аж ахуйн нэгжүүд дээр бас жоохон хүндрэлтэй асуудал байна. Гараагүй. Хөдөлмөрийн чадвар албан дээр энэ мэдлэлс өвчин эднэр дээр бол тийм асуудал гараагүй байна. Хөнгөн үйлдвэр нийт ослын 13% эзэлж байгаа дандаа. Сая даваа сумдаргийн асуудал дээр нэг асуудал нэмж харуулахгүй за байцаагч дутуу хариуцлаа. Өнгөрсөн жил ослоос нэг газар авсан. Тэр нь бол бас сая төгсгөл хэвээрээс бол төгсгөл ахиж гарсан учраас торгуулийн аргамжийг аваад албан даалгавар төгөө явсан байна. За ер нь бол энэ газар сая асуудал дээр газрын асуудал дээр 13% бол өндөр тоо. Яг сая энэ нийт 95 аж ахуйн гэж орж байгаа 50-аас дээш хүн торгуулийн аргамжийг авч байгаа гэхэлэр хөнгөн үйлдвэр дээр гарч байгаа энэ зөрчил дутагдал бол байна. Тэгж учраас бол 2019 он мэргэжлийн хэлтийн байгууллага 18 он мэргэжлийн хэлтийн байгууллагаас хөнгөн үйлдвэр дээр гарч байгаа ослын тоо нэлээдгүй байгаа учраас 19 онд ингээд төлгөө шалгалтаар дахиж ингээд шалгагдаад явж байгаа. За хөнгөн үйлдвэр дээр хийж байгаа хэн шалгалтууд сүүлийн 2 жил давтагдж явж байна. Энэ нь өөрөө юу гэж хэлэхээр энэ салбар дээр хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд маань жижиг том гэлтгүүгээр зөрчил бас байна. Энэ дээр бол жижиг одоо хөнгөн үйлдвэрлэлүүд ихэнхдээ хүний амь нас гэхээс илүү хүний гар хөл тастаад идэг ийм хөгжлийн бэрхшээлтэй болгочтой ийм ослууд бол гардаг. Тийм учраас аж ахуйн нэгж байгууллагууд манай сая манай зөвлөлийн уралдаар гарч байгаа энэ нэгдүгээр шийдвэрүүд гарах ба. Тэгээ хоёрдугаар нь цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой төсөв зардлаа тусгаад бас нэг одоо дотор ажиллаж байгаа ажилчдаа бол эрүүл аюулгүй болсонд амьдрах нөхцөл байдлыг та бүхэн хангах ёстой үүрэгтэй шүү. Тэгээ энэ дээр бол цаашдаа анхаарч ажиллаарай. За мэргэжлийн хэлтийн байгуул манай зүгээс бол бас холбогдох энэ аюулгүй ажиллагаатай холбоотой давтамжтай сургалтуудыг бол байнга зохион байгуулж явуулна. Энэ бол ямар нэгэн үн төлбөр байдаггүй. Тийм учраас одоо хэн шалгалтаар сургалт хийгээд урс зэрэг ажиллагаа хийгээд торгуулийн төрөл гаргаад байвал мэргэжлийн хэлтийн байгууллагын зүгээс бол хариуцлагын арга хэмжээг хатуу авч явна шүү гэдгийг бас хэлье. Энэ мэргэжлийн хамтын байгууллагаас хийж байгаа шалгалтанд байгаль орчинд хор нөлөө үзүүлдэг хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй хоёрдуул бол өршөөл байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бол манай байцаагч нар гадны орнд дотн олон сургалт явж байна. 5 хүнтэй нь ийм хуультай байдаг, 50 хүнтэй нь тийм байдаг, хөгжсөн орн ийм байдаг гэж сургалтад сурж ирлээ гэж нэрчим сонсож байна. Тийм болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй аж ахуйн нэгжтэй бол өнөөдөр хяналтын хуудасыг 1-2 асуумжийн талаар ярьж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй тэр аж ахуйн нэгжийг ажиллах шаардлага. Тийм болохоор энэ дээр байцаагч нар гарсан энэ ховныч аюулгүй өндөр хувь байгаа байна. Хариуц ажилтан байхгүй 26, 60-аас 26
төлөвлөгөө төсөв батлаагүй 60-аас 43 байна. Сургалтанд авраагүй 11 аж ахуйн нэгж. Энэ өөрөө тооноч аяг өндөр гарна. Тийм болохоор энэ гүйцэтгэлийг аж ахуйн нэгж өөрсдөө гаргуулж яаж хангаж ажиллах вэ? Өнөөдөр байгаагаараа зөвхөн ашигын төлөө, хэвийн үйл ажиллагааны төлөө аж ахуйн нэгж явна гэсэн байдал байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин хоорондын хоёрыг бууруулахгүйгээр ямар ч аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулах. Тийм болохоор эдгээр байдлаар аж ахуйн нэгж болгон дээр өгсөн албан шаардлагынхаа бэлтгийг гаргаж байна. Гараа өгөөгөө албан шаардлага бол одоо энэ ажлын хэсэг ахлахсан гэж байгаа. Аж ахуйн нэгж болгон гарсан зөрчилдөөр нь албан шаардлага хүргэж байна. Ингээ бэлтгэл 19 сар байна. 8 сар тоглоо. 9 сар хэд эдгээр бэлтгэл гаргаж ирээ. Ингээд тэдний зарим нэгдээ түүхийг шалгаж хийгүү. Ийм л ажил хийх бол энэ янзаар явах юм бол осол буурахгүй. Тэгэл буцаагаад хин нэгэн хүн хариуцлахгүй гэсэн манай 3 онцгой ажилтан ингэжлээ гэсэн юм тайлбар тавиад ийм асуудал үүсэв. Манайхан ч гэсэн өдмөө аюул байлаа. Дадал хүмүүс ажил сураагүй, дадал байхгүй болоод осол буурахгүй нэгдээ ажиллаа бүртгэн өөртөө огт энэ дээр анхаарч ажиллахгүй. За, би нэг санал хэлье. Энэ нэгдүгürt нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйд хоёр тусдаа байна. Тэгээ манай аж ахуйн нэгжүүд энийг зөвхөн хөдөлмөр хоршоо өг шиг болоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй гэж яриад. Тэгэхээр энэ хоёулынхын шалгалтаа нэгдүүдээр орсон байна аж ахуйн нэгж. Ялангуяа хөдөлмөрийн эрүүл ахуй. Энэ бол одоо Ослын тэгэл гарах гол асуудал энэ дээр байна. Тэр гэрэлтүүлэг, агааржуулалт тийм ээ, хөдөлмөрийн чадвар алдалт. Тэгэхээр энийг сая шан шалгалтын дүн дээр ч гэсэн их тодорхой ус харагдчихлаа юм л да энэ танилцуулгаас харахад. Энийг аж ахуйн нэгжүүд маань онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр ослоос илүү хөдөлмөрийн чадвар төр алдалт. Энэ мэрэгчлээ шалтгаалж өвчлөлүүд үүсдэг. Энүүн дээр одоо аж ахуйн нэгжүүд дээр онцгой анхаарч энэ дээр нь хариуцлага тооцож явах асуудлыг оруулах байцаагч нарын дээр одоо онцгой анхаарах шаардлага шиг санагдаж байна л да. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар 8 аж ахуйн нэгж байгуулсан байна. Энэ дээр хүний тоо юу санаа. Эхнэр нөхөр хоёр байна уу, нэг хүн байна уу, 5 хүн байна уу, 10 хүн байна. Хууль яг адилхан үүж. Хоёр хүн юмдаа одоо энэ хоёр яг хөдөлмөрийн чадвараа халдуулдаг, осолд оруулах гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ ажлын байрны нөхцөл гэдгийг 2 хүнтэй байна уу, 200 хүнтэй байнаас үл хамааран яг л одоо хуулийн дүрмийн дагуу шаардлагыг хандсан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр манай байцаагч нарын хурлын шийдвэр дээр ялангуяа энэ жижиг том гэлтгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг хангаагүй энэ ажлын байртай байгаа болоодыг онцгой анхааруул, арга хэмжээгийн жагтах, болохгүй төр зогсоож байгаа тэр шаардлагыг хангуулах ийм асуудлыг хийхгүй бол эргээд энэ хүний одоо хөдөлмөрийн чадвар төр амнаас осолтой холбоотой юм шиг. Ялангуяа та нөхдүүдийн тэгээ ажилчтай ч холбоотой учраас энэ дээр бол жижиг том гэлтгүй онцгой анхаарах шаардлагатай. Энийг сайн анхаарч шийдвэр болох хэрэгтэй байна. За өнөөдрийн 2 хаваалцааны асуултыг санал болгоё. За 95 аж ахуйн нэгж шалгуулсан юм байна. Өнөөдөр бас 23 аж ахуйн нэгжийн төлөөд ирсэн байна. Ирсэн одоо бас манай хяналтанд хамрагдсан оролцогчдод бас өршийн халтын хамтлагаас баярлалаа илэрхийлж байна. Яг тэр бид нар ингээд өршийн халтын байгууллагын шалгалт та бүхэнд бас ажлаа шалгуулаад адаад засаг загварууд ирсэн таа бүхнээс үнсэн үйл ажиллагаа сайжруулах бас боломжийг өгөх санаж байна. За нэг зөрчлийг харахад бол 95 аж ахуйн нэгжээр 292 зөрчил илрүүлээд 29 сая төгрөг харгуул тавьж ажилласан байна. За зөрчилтөөс хэд хэдэн зөрчил сайн манай зөвлөлийн гишүүд бас ярьж байна. Энийг бас манай аж ахуйн нэгжүүд анхаараарай. Ажлын байр аюулгүй орчинд одоо урьдчилж болсон аюултай орчинд 48% шаардлага хангахгүй гэж байна. Энэ 48% шаардлага хангахгүй гэхээр нийт одоо шалгуулсан 95 аж ахуйн нэгжийн 50% нь бараг энэ аюулгүй орчныхаа стандартыг барьж чадаагүй байна гэж байна. Энийг та бүхэн бариарай. Эрсдэл үүрэх юм бол хариуцсан чи өөрөө л өөрнө. Тэр байцаагч үүрэхгүй шалгасан тийм ээ. Өршлийн халтанд авах үүрэхгүй. Үйл ажиллагаа явуулж байгаа одоо тэр аж ахуйн нэгжийн удирдлага та өөрөө өөрнө. Энд бол хүний амнаас эрүүл мэндийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ орчныхаа стандартыг сайжруулах шаардлагатай.
Мөн одоо үүдэр хариуцсан захирлууд дарга нар нь одоо хуулиар бүтээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Төрийн өмнө ажил үйлчлэгээ явуулаад хувийнхаа бизнесийг хөгжүүлээд ард түмэнд үйлчлэгээ үзүүлж байгаа бол хуулийнхаа хүрээнд ажиллаа хийнэ. Хуулиар бүтээсэн үүргийн хамгийн наад захын заалт нь гэхээр танаа ах одоо аж ахуйн дотроо дотоод хяналтын хилтэс гэж байдгүй, тасагч гэж байдгүй, дотоод хяналтаа тавьдгүй. Өөртөө хяналт тавьж амьдрын шүү дээ. Ер нь хүн гэдэг юм чинь тийм ээ. Идэх гэж байгаа амаараа орж байгаа хоолойч өөрөө хянж үздэг. Амьдрах орчноос өөрөө сонгодог. Ирэх нь бол бидэрт хангалттай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай аж ахуйн нэгжүүд одоо өөртөөхөө хяналтыг тавихгүй л дотоод хяналтын системээс огт ажилтгүй юм байна гэж ярьж байна. Дээрээс нь 125 ажилтныг төврөөр одоо шалгаж үзэхэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь төлөгдөөгүй, гэрээ байгуулагдаагүй, докторгүй ажлын байртай байдаг гэж байна. Тэгж хүн хохирож болохгүй л дээ. Авшилтуулсан бол улсад төлөх ёстой, доторны төлөх ёстой, гэрээгээ байгуулах ёстой, цагдаа мөнгөний өрөө мөртөө олгох ёстой, тийм ээ. Энэ бол одоо нөгөө дараа захирлын гол үндсэн үүрэг шүү дээ. Тэгээ энийг хэрэгжүүлж ажилтгүй юм байна гэж байна. Тэгээ ажилтан сонгож очоод эрүүл мэндийн үйлчлэл хамруулахгүй гэж байгаа байхгүй. Та ямар хүчтэй хүн авчаад ямар хүн хажууд ажиллаж байгааг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Магадгүй сүргийн алдартай хүн байх юм уу? Тийм ээ. Амьсгалын замын одоо халдвартай өвчтэй хүмүүсийг авчаад тэгээ өвчин тараагаа суугаад байхгүй шүү. Ядаж нэг ажилтаа сонгож авахдаа өөрөөс нь ямар шаардлага авахгүйгээр эрүүл мэндийн үйлчлэл хамрагдаад ирээчээ гэдэг шаардлага дарга өөрөө тавих хэрэгтэй шүү. Тэгээ эрүүл мэндээр үйлчлэл хамрагдсан хүн ажилд авах хэрэгтэй шүү. Ийм имийг одоо ингэж хяналтын байгууллага шаардлагаар шахуулаад сууж байгаа бол харамсалтай. Дараа нь танаа төсвийн чинь 1.5% нь хөтөлбөр аюулгүй ажиллагаанд зарах хэрэгтэй. Танаа байгууллагын одоо үндсэн одоо төсвийн чинь 1.5%. Энийг зараа бити харамлаа. Энийг зарж чадаагүй сууж хүн осолдож байна. Нөгөө аюулгүй ажиллагааны хувцсгүй байна, нор наргалтыг хангахгүй байна. Тэгээд ямар нэгэн одоо техникийн бөгөөд төхөөрөмжийн бөгөөд стандартын одоо зөрчлөлөд оногдож байна. Хөл гараа тайруулж байна. Танаа төхөөрөмж нь эвдэрж байна. Тэгээ хохирлыг чи өөрөө л амсан шүү дээ бизнес хийж байгаа. Тийм учраас одоо танаа төхөөрөмжийнхаа баталгаажлалтыг хийлгэж ав. Авсан ажилчтайгаа хөтөлбөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллавал хувцас нор наргалтыг одоо бүгдийг нь одоо өмсгөл сурвалж дадал хэрэгжлийг одоо бий болгож ажиллавал энэ бол та бүхний үндсэн үүрэг. Төсвөө одоо харуулж байгаа эргээд өөрөө асар их өндөр хэмжээний зардал гарна шүү дээ. Би зөвхөн ганцхан жишээ танарт бодож жишээ хэлж өгье. Хэдхэн жилийн өмнө одоо эклерийн хавлага гэдэг Улаанбаатар хотод 70 гаруй хүн хорцсон. Энэ 3 залуу л одоо хүнсний өдөр байгуулсан шүү дээ. Гурлаа мэргэжлийн бус өөр үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирээд яг нарийн мэргэжсэн технологич нар биш учраас сав баглаа бодлын ирээнээс авчираад гоё сав баглаа бодлоо гаргацсан. Нөгөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өөрөө технологийн шаардлага хангах үүрэг 70 гаруй хүн хорцсон. Энэс болоод тэр 3 залуу хэдэн зуун саяын өрөнд орсон. Нэгдүгээр 70 хүнийхээ амжилтын бүх зардлыг төлсөн. Тэр хүмүүсийн бүх хохирлыг дүүрсэн. Тэгээд өөрсдөө эрүүгийн хамбагдаад одоо өнөөдөр ялаа аваад шорон зөвж байна. Энэ зүгээр бодож жишээ. Одоо хүний 100 гэх хоолны газар байгаа. 7-8 хүн. Тэнд 2-3 хүн хорцсон. Сарын дотор 8 сэдвэрийн өрөнд орсон. Дээрээс нь имчилгээний зарлын төлсөн 20-30 сая. Өөрөөсөө баргал нэрэ сая манай энэ дарга нар хэлээд байгаа, энэ байцаагчид хэлээд байгаа. 2-3 үйл ажиллагаа явуулж байгаа чинь хохирлыг амсахаараа хэд дахин амсдгаа гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр хариуцлага гэдгийг маань нэмэгдүүлээ. Хохирлыг та өөр амснаа. За бид нар том газруудыг нэрлэхээ болъё. Тэр КВС энэ бол одоо ингээд 100 хэдэн сая, 60-70 сая төгрөгийн нөхөн онгор олгоод явж байгаа. Тэр 2 хүнтэй 3 хүнтэй аж ахуйн нэгжийн хувьд бол маш хариуцлагатай байхгүй тийм ээ. Та одоо 2 хүнтэй 2 сая төгрөгийн цалин өгдөг үеэр тэр хүн чинь 20 сая өрөнд оруулж байгаа. Эрсдэл үрэх юм бол. Магадгүй хүлээд хариулаа гараад хариулчих юм бол та тэр хүний амь насны асуудал өөр хүүхдээ насан туршийн хүүхдүүдийнх нь нөхөн төлбөрөөс нь авахлаад та зүгээр ингээд ажил хийсэнийхээ аж ахуйн нэгжүүд эрхлэснийхээ төлөө магадгүй ингээд маш их олон хэмжээний өрөнд ороод өөрөө ч өрөнд ороод өөрөө нэг хүн одоо хөлбөө гаргуу болоод эрсдэл үрэх юм асуудал бий болж байгаа. Тэгэхээр энэ бол наад захын ойлголтыг өөр дөр аваад энэ дотоод хяналтаа сайжруулаад 2 хүнтэй ч байна уу, 5 хүнтэй ч байна уу, 500 хүнтэй ч байна уу, хариуцлага өндөртэй, хуулиар барьдаг, тийм ээ. Ийм байж таны одоо бизнесийн үйл ажиллагаас таашаа одоо хуулийн хүрээнд тунгалаг одоо явах гэж би ойлгоод байна. Тэгэхээр хяналтын байгууллагын шалгалтыг та бүхэн хүүхд ойлгох гэхээр нэгдүгээр та бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Нөгөөдөгөр таны одоо алдаа тогтоолж олоод гаргаад ирж байна. Энийг харин засаж залруулаад явчих юм бол таны ажил үйл цаашаа
улам одоо өргөжөөд өвдөд явах юм боломж байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш одоо бид нар одоо таньдаг хүн байна уу? Арын аргалт чи, төр аргалт чи гэдэг. Энэ маань эргээд та өөрөө л өөрсдөө өөрнө. Аргалах биш ээ. Ерөөсөө бодох тань зөв асуудал шийдэж гарч ирэхэд юм л гарч байгаа хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хяналтын манай зөвлөлийн хуралдаан дээр 18 оны зарлагдаад 19 онд шалгагдсан төлөв шалгалтын дүн танилцуулагдаа. За энэ шалгалтын дүн гаргах бол зөрчил бол нэлээдгүй их байна. Нийт байгууллагуудын 50% зөрчилтэй гарч байгаа гэдэг нь бас манай одоо аж ахуйн нэгжээс нэлээд анхаарч үзэх шаардлага гарч байгаа та бүхэн анхаарч байгаа. Ингээд 18 онд зарлагдсан 19 оны төлөв шалгалтанд хамрагдсан бидэнтэй хамтарч ажилласан аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтөө бизнесийн нөхөж ажиллагаанд олон хамжилтыг хүсье. За улсын байцаалт шаардлага өшөө өндөр 50 зөрчлөө өшөө гаргаж ирээд хариуцлага сайн тооцож ажил энэ маань одоо бас иргэн таньч тэр аж ахуйн нэгж таньч тэр бас тийм ээ үйл ажиллагаа явуулахад тодорхой бүхэн үзүүлэх хэрэгтэй гэдэг та бүхэн анхаарч үзлээ. За ингээд хурдан хүрэлцсэн та бүхэнд баярлалаа. За байцаагчдаа шийдэж уулзах шаардлага дараа нь уулзъя. За баярлалаа. За өнөөдөр спорт хуралдааныхаа урдуур асуулт оръё. Химийн хорт бодис болон аюултай бодис ашигладаг аж ахуйн нэгж байгууллагууд хяналт шалгалт хийсэн байгаа. За хяналт шалгалтын дүнг байгаль орчны улсын байцаагч удал танилцуулна. Удал оролцогчдоо танилцуулаад шууд танилцуулга хийн. Танилцуулга дээр зөвхөн зөрчил авсан арга хэмжээгээр танилцуулж. Бид нар шалгалтын материалыг 2 хоногийн өмнө авсан бүгдийг уншсан байна. За ингээд танилцуулга хийн. Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Химийн хотод аюултай бодис иймэрхүү ашиглагч аж ахуйн нэгжүүдийн хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны нийслэлийн мэргэжлийн ганцхан төлөвлөгөөнд тусгацсны дагуу хяналт шалгалт хийсэн тухай танилцуулж байна. Аж ахуйн нэгжүүд бол дөрвөн улсын байцаагчийн одоо төлөөлөл аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 100% одоо системтэй хамрагдаж ирсэн байна. Байцаагчны чиглэлээр гэ удвал ахалж оод шинтхүү дэ баасан хүү газар гэрдийн зургийн хэдийн чиглэлээр баячны юмнаар 137 объектыг хэн шалгалт хийсэн байгаа. За энэ дээр бол 2.1 2.12 хүнтэй хурцаа. За За химийн хотын аюултай бодис тусгай зөвшөөрлөгийн үйл ажиллагаа эхэлж байсан. Манус барам хурцад компанид ХХК-д төслийн тухайн хуулийн 1-8 дахь заалтыг бичсэн учраас мөн химийн холбоотой аюултай бодисыг одоо ашиглах, импортлох, тээвэрлэх журмын 2-1-5 дугаар заалтыг өөрөөр хэлбэл боловсрол осол аварын үед ажиллах төлөвлөгөө боловсруулсан мөртлөө түүнийг бодлуулаагүй юм зөрчил илэрсэн учраас төслийн тухайн хуулиараа 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч төслийн үр дагаврыг амжилт хүргэж барагдуулж ажилласан байгаа. Энийг бол төслийн тухай хуулиар хялбаршуулсан журмаар шийдэж торгуулийн арга хэмжээг барагдуулсан.
За мөн химийн холбоотой аюултай байдлын тусгай зөвшөөрөл өгүүлэх ажиллагаа эрхэлж байсан. Мөн одоо болцсохгүй бастай аварын үед одоо ажлах төлөвлөгөөг боловсруулсан мөртлөө одоо 30 хоногийн өмнө одоо батлуулсан байна гэсэн шалгар сайдын тушаалын 324-р тушаалаа бас үнэлсэн. Ийм одоо ТЭСО ХКК мөн одоо шин тухай үеийн нэгийн 8 дугаар зарлалын дагуу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж ажилласан. Мөн одоо зөрчлийн үр дагаврыг аялуулахаар үр дагаварч биелэлтийг хангуулан ажилласан. За мөн Green Chemistry компаниуд одоо тус хоёр компаниуд ашиг тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад одоо худалдсан ийм бас зөрчил давхар илэрсэн учраас мөн энэ дээр зөрчлийн тухай одоо хуулиараа нэгийн 7 зөрчил учраас бас мөн одоо зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг. За химийн холбоотой аюултай байдлын ашиг зарцуулалтын дотоод хяналт тавиагүй учраас зөрчлийн тухай хуулийн 50.11 6 дахь заалдаа 4 аж ахуйн нэгжийг тус бүр 300 мянган төгрөгөөр торгож зөрчлийн үйл ажиллагааг айлгах 4 одоо алан даалгавар өгсөн мөн 6 алан шаардлага өгүүлэн ажилласан байгаа. Энэ нь болохоор одоо тус бүр 300 мянга гэхээр нийтдээ бол сая 200 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч навдсан барагдуулж ажилласан. За байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ажиллаж байсан одоо менежментийн төлөвлөгөөг ажиллаж байсан компани болох Reactive, Номон Holding, Улаанбаатарын индекс компаниудыг зөрчлийн тухай хуулийн 7-2-1-ийн заалтыг үндэслэн тус бүр 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. За мөн газрын харилцааны чиглэлээр газрын төлөв байдал чанарын хэн баталгаач дүгнэлтгүй нэг аж ахуй нэгж байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж үүсгээгүй байсан учраас мөн 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч нэг хоёр тоо ямар аж ахуй нэгж юм бэ? энэ нь болохоор нөгөө Nera Ford Plus гэх хоёр компани байгаа газрын харилцааны чиглэлээр. За энэ химийн ослоос өрсөн сэргийлэх ослын үед ажиллах төлөвлөгөө гэж байна. За энэ төлөвлөгөөг бол ерөнхийдөө бол хүсэлтээ өгсөн аж ахуйн нэгж буюу одоо энэ төлөвлөгөөний шалгалтаар бид одоо энэ одоо хэрэгжүүлэх энэ хяналт шалгалтыг бол голцоо одоо нэг онцлог ажил дээрээ тавьж ажилласан байгаа. Энэ бол одоогоор бол хүсэлтээ өгсөн аж ахуйн нэгжүүдэд 54 аж ахуйн нэгж бол энэ химийн ослоос өрсөн сэргийлэх төлөвлөгөөг батлуулаад тэгээд дотооддоо ийм сургалтыг зохион байгуулж ажиллах энэ шаардлагыг бол одоо бид нар илрүүлж мөн одоо саяны одоо төлөвлөлийн шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдтэй үүрэг даалгаврыг бол ингээд эхнээсээ одоо биелэгдээд ер нь бол 70% биелэгтэй явагдаж байгаа. Ер нь тэгээд одоо нийтдээ бол энэ ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулаад дээр нь дотооддоо сургалт зохион байгуулах энэ одоо үйл ажиллагааг бол одоо 80 аж ахуйн нэгжүүд бол хийж үүсгэж явж байгаа. Энэ ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөгүй байдлаас болоод одоо нөгөө бол одоо нэг 30%-ийн нисэл үүсэх магадлал үүсдэг. Энэ нь болохоор одоо жид бүхэн одоо нөгөө төлөвлөлийн шалгалтанд хамрагдаад сургалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд маань тодорхой хууль дүрмээр биелүүлээд явцдаг. Хэрвээ бидний одоо жид бүхэн одоо энэ төлөвлөлийн шалгалтанд зарлагдсан энэ сургалтанд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүд бол гоцсон их зөрчил бүтээл гаргадаг. Энэ нь одоо нэг шинээр батлагдсан хууль дүрм журам стандартын хэрэгжилтээ бол одоо ойлгохгүй мэдэхгүй тодорхой мэргэжлийн ажилтан байхгүй хаабын зөвлөл байхгүй дотооддоо энэ ослын үеийн бэлэн байдлын сургалтыг явуулаагүй ийм одоо зөрчил илэрдэг учраас эдгээр маань одоо дунд эрсдэлтэй үе их эрсдэлтэй үнэлтэд байгаа маа. За мөн шалгалтаар бол одоо их эрсдэлтэй 5 объект, дунд эрсдэлтэй 23, бага эрсдэлтэй 9 гэх үнэлэгдсэн байна. Их эрсдэлтэй 5 объект нь за ТЭСО Монс фарм цасны чихэр сүүн бодог шүтис гэсэн одоо энэ 5 байгууллагыг байгуулах их эрсдэлтэй гэж. Яагаад тэгэхээр энэ бол яг зөрчлийн тухай хуулийн 1-ийн 8 дахь заалтаараа бид нар арга хэмжээ тооцоолуулаад нөгөө 2-ийн 1-ийн 5 буюу боловсрол ослын үеийн төлөвлөгөө өөрсдөө боловсруулсан хэрнээ тэрийгэ батлуулаагүй дотооддоо сургалт явуулаагүй ийм дутагдал байсан. Тэгэхээр боловсруулсан гэдэг юун дээр нь бид нар бас анхаарлаа хандуулаад тэгээд сургалтын зохион байгуулаад зөрчлийн ажиллуулсан байна.
За. Тэгээд За асуулт байна. Авийн асуулт. Ийм хэмээн